За бид нар өнөөдөр машин угаалгатай холбоо бүхий асуудал дээр бол шинээр энэ асуудлыг хөндөж байгаа юм ерөөсөө биш. Бидний одоо ой санамж маш бага хугацаанд явагдаад байна. 2020 он, 2021 онд байгаль орчин аяж жуулчлалын сайдын албан даалгавар тушаал удаа дараа гарч холбогдох одоо автомашин угаалгын газрууд болон бусад одоо барилга хот байгуулалтын яам, хүнсүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжилтийг хангуулахаар ажилласан байдаг. Монгол Улсын засгийн газрын тогтоол нэгэнд гарсан бол энэ хэрэгжих ёстой. За жилд бид нэр 100 зугаараа гол мөрөн булаг шандаа бид нар нэгдүгээрт алдчихъя. Уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж байгаа хамгийн одоо их өртөж байгаа 10 орны нэг бол Монгол улс. Монгол улсын гадаргын улс 98%, газрын доорх 2%. 98% маань 60% нь гадагшаа улсцтай. 2011 онд олон улсын байгууллагын хийсэн судалгаа шинжилгээгээр 2011 онд өнөөдрөөс 12 жилийн өмнө шүү. 12 жилийн өмнө хийсэн судалгаа шинжилгээгээр өмнгийн говийн хэсэгт бол 2030 он гэхэд усны хэрэгцээгээ давна гэдэг ийм тоосоо судалгаа хүртэл гарсан байна. Тэгэхээр бид нар энэ уудаг цэвэр усаараа машин угаагаад явах ёстой юу? Өнөөдөр технологи маш өндөр боломжууд байна. Тухайлх юм бол бид нар саарл усаар угаа гэдэг шийдвэр бол гаргаагүй шүү дээ. Ураарч угааж болно. Ямарваа нэг ашиглалтын хэлбэр дээр хязгаарлалтыг бид нар ерөөсөө гаргаагүй. Өнөөдөр шууд бас хориглоогүй байгаа гэдэг би хэлээ. Яагаад гэвэл бидний тавьсан мэдээлэл бол хориглоно гэдгийг бид нэр урдчилж сануулж хэлсэн. Энэ утга агуулга нь засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж явах ёстой. Энэ утга агуулгынхаа хүрээнд бол 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гарсан Монгол Улсын засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих ажлууд бол үргэлжилж байгаа гэсэн үг.